Хурамч Америк долларыг гүйлгээнд ашиглах гэсэн оролдлогууд бүртгэгдэж эхэлжээ. Эмээл цахад амьд малын үн 120 мянган төгрөгөөс 3 сая төгрөгийн хооронд хэлбэлзэлж байна. Интерполоор эрен сурвалжиж байсан этгээдийг Польшийн Варшав хотоос баривчиллаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Баатар сүрэнг томиллоо. Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг шинээр сонгон шалгаруулжээ. Оросын холбооны улсын Ирхүү хотод цагаач иргэн такси үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Тусгай тэмдэглэгээ дардас бүхий кино зураг авалт үзүүлэлтэд зориулсан хурамч Америк долларыг гүйлгээнд ашиглах гэсэн оролдлогууд бүртгэгдэж эхэлжээ. Тодорхойлбол Хаавал дүүрэгт банкнд хурамч 100 Америк доллар солиулсан. Дархуул аймагт солиулсан 1000 Америк долларын 300 хурамч байсан зэрэг 4 удаагийн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Та бусдаас валют хүлээж авч байгаа тохиолдолд банк болон санхүүгийн байгууллагт заавал шалгаж баталгаажуулах мөн эрсдэлтэй с ิจ бүхий мөнгөнд дэвсгэрт илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагт хандахыг зөвлөж байна. Хурамч дэвсгэртийг мэдсээр байж ийхүү хэрэгэлсэн тохиолдолд эрүүгийн хуулийн тусгай ангийн 18-ын 7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ. Эмээлт зах дээр амьд өхөр 1.5-аас 3 сая, сарлаг 1-ээс 2.2 сая, тэмээ 1-ээс 2 сая, адуу 700 мянгаас 1 сая, хонь 150-аас 300 мянга, ямаа 120-аас 220 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Түүнчлэн ямааны арьс 45 мянга, тэмээний шир 30 мянга, адууны шир 10 мянга, сүүл килограмм нь 12 мянга, дил килограмм нь 1500, цагаан шир 50 мянган төгрөг байна. Мөн өхрийн шир 5 мянга, хоньны нэхий 3500 төгрөг тус байгаа бол сарлагын шир сүүлдээгээ 30 мянган төгрөг, бухын шир 35 мянга, хөөвөр 20 мянган төгрөгийн ханштай байна. Варшав хотын цагдаагийн газар зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогч байж болцсошгүй Монгол улсын иргэнийг баривчилжээ. Интерполын улаан буланд зар мэдээлэлээр эрен сурвалжилж байсан түүнээс олон тооны Монголын хуурамч гадаад паспорт, Испани оршин суух хурамч үнэмлэх илрүүлсэн байна. Мөн Польш улсад төр оршин суух карт, банкны гэрчлэгээ зэрэг илэрчээ. Прокурорын байгууллага с ิจ г-нийг Монгол улсад шилжүүлэх ажиллагааг эхлүүлжээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Баатар сүрэнг томиллоо. Баатар сүрэн нь санхүү эдийн засгийн их сургууль болоод Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн их сургуулийн санхүүгийн ангийг тус дүүргэсэн банк санхүүгийн салбарт 18 жил ажилласан туршлагатай. Зоос Монгол банк, Хадгаламж, Хөгжлийн банк зэрэг банкудад эрсдлийн шинжээч, хянан шалгагч, эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, хэлтсийн захирлаар тус ажиллаж байжээ. Мөн Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евразийн бүсийн хорооны тэргүүн Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан байна. Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын сайдын тушаалаар кино урлагийн зөвлөлийн гишүүдийг шинээр сонгон шалгаруулжээ. Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг 10 хүнтэй байхаар баталсан бөгөөд гишүүдэд соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Даваа сүрэн, сангийн яамны хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газрын дарга Дэлгэр Жаргал, оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн газрын дарга Сүнжид Маа, соёлын гавь цэцгэлтэн зохиолч Дорж Завдын инх болд, Монгол улсын боловсролын их сургуулийн утга зохиолын тэнхимийн багш доктор Батсуур, гавь жүжигчин Онон, найруулагч Хүсэлбаатар, соёл урлагийн их сургуулийн багш доктор Цэнгэл, кино зураглаач Эрдэнэ Чулуун, соёл урлагийн их сургуулийн багш Инх Төвшин нар багтсан байна. Оросын холбооны улсын Ирхүү хотод 2026 оноос гадаадын иргэн тэр дундаа цагаач иргэнд такси болон нийтийн тээврийн үйлчилгээ хийгээд модны худалдаа, хүнс ба согтруулах ундааны жижиглэн худалдаа, эм үйлдвэрлэл, геологийн судалгаа, сургууль цэцэрлэгт хүүхэд асрах зэрэг ажил болон аяллаа үйлчилгээ зэрэг салбарт ажиллахыг бүрэн хориглосон байна. Тиймээс тусгай зөвшөөрөл буюу худалдаа үйлчилгээний эрхийн хугацааг сунгахгүй, дээрх ажлын байрыг нутгийн иргэдэд олгоно гэж хотын захирагч Игорь Кобзеев мэдэгджээ. Тэгвэл Бряд тесрэгээрээ цагаач иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг 1.5 дахин нэмж цалин 8-аас 8.5-аас 12,500 рублээс өсгөхөөр төлөвлөжээ. Холбогдох хуулийг ардын их хурлын 14 дугаар чуулганаар баталсан байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.